Оюутлын компани шинжилсэн стратегийн 4 тулгуур зорилтын нэг болох хөрс дэлхий буюу байгаль орчны эрхэмлэн хамгааллын зорилгын хүрээнд оюутлын компани байгаль орчныг хамгаалах маш олон зорилтууд дэвшүүлсэн байдаг. За үүний нэг нь бол Монгол оронд тулгамдж буй цүлжилтийн асуудалд хувь нэмрээ оруулах гэсэн энэ зорилт бий. За энэ зорилтынхаа хүрээнд бид маш олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь бол байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Өмнө Говь аймгийн Цэгцэргийн тамирын газартай хамтран зохион байгуулж буй цүлжилтийн эсрэг ногоон ирээдүйн нэртэй эрдэмжлэгийн хурлын багамаа. За энэ хурлыг бол бид 2018 оноос хойш улам жил болгон зохион байгуулсаар ирлээ. За өмнөх жилүүдэд бол энэ хурлын хүрээнд биологийн олон байдлын хамгаалал, ховор ургамлын хамгаалал зэрэг чухал сэдвүүдийг говийн бүс нутгийн хэмжээнд хилцдэг байсан бол энэ жилээс эхлэн цүлжилтийн асуудлыг энэ хурлын гол сэдэв болгон цаашдаа улам жил болгон зохион байгуулахаар шийдвэрснээр онцлогтой юм аа. Ингээд та бүхнийг 2024 оны 9-р сарын 12-нд болох цүлжилтийн эсрэг ногоон ирээдүй сэдэвт эрдэмжлэгийн хурлд оролцохыг урьж байна.